Англи хичээлийн жил Дархуул аймагт нийт одоо 28 сургууль, за 33 цэцэрлэг, за тэгээ Политехник коллеж, ихтэй сургууль гээд нийт 75 байгууллагад за 44,000 гаруй хүүхэд одоо оюутан суралцах юм одоо байдалтай байна. За энэ жилийн хувьд бол хүүхдийн тоо цэцэрлэг болон бага ангид бол хэвэн байгаа. За дунд ахлах ангид бол 800 орчим хүүхэд нэмэгдэж байгаа. За дээр нь нэмээд нэг сургууль 100 хүүхэд хүчин чадтай нэг сургууль шинээр ажилтанд орж байна. За мөн хоёр шинэ бага сургууль одоо хуучин оюуны доод сургуулиуд бүтэц зохион байгуулалт хийх замаар шинээр одоо үйл ажиллагаа эхлүүлж одоо бага сургууль болно ингэж одоо өөрчлөгдөж байна. За Дархуул аймгийн хувьд бол энэ хичээлийн жилийн онцлог юу байна вэ гэвэл нэгдүгээр сургуулиудын бүтцийн шинжилгээг өөрчилж бага сургуулийг одоо өөрчлөлт зохион байгуулж байна. За мөн төрөлцөө ахлах сургуулийг шүтгийсийн дэргэд математик байгаль ухаан инженерийн чиглэлийн төрөлцөө ахлах сургуулийг одоо шинээр байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлж байна. За дээр нь нэмээд зарим нэг одоо сургууль дээр бүтэц хэмжээний өөрчлөх шинэ одоо төрөлцсөн сургалтын зохион болох ийм зохион болдог хийж байна. За нэлээд болон сургууль дээр байгаль ухаан математик гадаад хэлний төрөлцсөн сургалтуудыг зохион байгуулж явж байна. За мөн англи хичээлийн жилийн бас нэг онцлог бол 9/1-ээс эхлээд за сургуулийн орчинд одоо цахим одоо фэйсбુક, чат энэ группүүдийг ашиглахгүй зөвхөн одоо сургуулийн нэгдсэн системээр дамжуулж одоо сургуулийн янз бүрийн мэдээллийг өгч авах ийм зохицуулт хийж байна. За дээр нэмээд англи хичээлийн жил 4 үйлрэлттэй болж байгаа. Хуучин 3 үйлрэлттэй байсан. За 4 үйлрэлттэй болсноор нэгдүгээр үйлрэлт одоо хүүхдүүд багш нар сунж 14-5 одоо 7 ажилтдаг байсныг бол одоо зохицуулж байгаа. Дээр нэмээд хүүхдүүд 6 сар гаргаад бага ангийн хүүхдүүд, дундагийн хүүхдүүд 6 сарын дунд хүртэл хичээлдэг байсныг одоо цөөрүүлж 6 сарын 1 гэхэд бага анги, 6 сарын 1-ний 7 хоног дунд анги ингэж одоо хичээл сургалтын байж дуусахаар ингэж зохион байгуулж байна. За гэх мэт ийм одоо шинэлэг өөрчлөлтүүдийг бол үндэсний хэмжээнд орон нутгийн төвшин зохион байгуулж байна. За дээр нь нэмээд хоол үйлдвэрлэлийн үйлчлэгийн чиглэлээр Дархуул аймгийн энэ жил анх удаага нэгдсэн цэс одоо сургууль цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд хэрэгжүүлэхээр ингэж зохион байгуулж ажиллаж байна. За мөн одоо сургууль цэцэрлэгт түшгэлсэн эртэлрүүлгийг эрүүл мэндийн газартаа энэ жилээс эхлээд одоо цэцэрлэгийн нунд нас, за 6 нас, 11 нас, 16 насны хүүхдүүдэд зохион байгуулах ийм одоо зохион байгуулалтын ажлуудыг одоо зохион байгуулахаар төслийн яам ерөнхий газар чиглэл өгöd ингэж ажиллаж байна. За өнгөрсөн 7 хоног Дархуул аймгийн нийт сургууль цэцэрлэг өдрүүдээр хичээлийн жилийн бэлтгэл ажлын одоо зохион байгуулалтын хурал зохион байгуулж ажилласан. За 9/1 Дархуул аймгийн сургууль цэцэрлэг бүгдээр ямар нэгэн одоо саад татваргүйгээр хичээл сургалтын хэвийн бэлтгэл ажил хангаад 9/1 бүх сургууль цэцэрлэг нээлттэй үйл ажиллагаа эхлүүлнэ.